Та монголчууд яагаад шинхэн төрсөн торго шиг арьстай нялх үрийнхээ духан дээр тогооны хар хөө төрхөд хав хар болгочоод за бор халзан дуулаа минь гэд өхөөрдөж дууддаг мэдхүү. За энэ бол зүгээр нэг хүүхдэд мух харагдуулах гэсэн ядмагхан аргагүй. Эсвэл хүний нүднээс ялгардаг далд гэрлийн долгион буюу харцны цогцолтоос хүүхдийн хамгийн эмзэг хүрдийг хамгаалдаг квант физикийн асар нарийн хамгаалт байсан уу. За өнөөдөр бид нэр хөө төрхөх одоо ёс бор хаалцан туулах ёсны цаадах нийгмийн хүрд болон шинжлэх ухааны гайхалтай огтлцлуудыг дэлгийе. За өмнөх дугааруудаа нялхсан цээр хөл хорой инхрийн үрийн талаар ярилцсан. За тэгвэл Монгол айр өнөөдөр тийм үү Монгол айрал бүрийн өдөр тутамдаа хийдэг байсан. Одоо ч хийсээр байгаа. Нэгэн гайхалтай домын тухай ярих гэж байна. За гаднаас хүн орж ирэхэд эсвэл хүүхдэд тэрээд гадагшаа гарахдаа ээжүүд маань зуухныхаа хөөг хуруунд авч хүүхдийнхээ хоёр хөмсгний завсар духан дээр нь дугуулan төрхдөг. Тийм. За орчин үеийн залуучууд бол үүнийг заваарсан юм бэ. Хүүхдээ арьс бөхөрт бол ямар мохор сүсгэн вэ гэд шүүмжлэх нь бол илбэг байдаг. За гэтэл энэ хар хөөний цаана хүний энергийн төвөд харцны биологи бүр цаашлаад гэрэл шингээх пицгийн хойл хүртэл ногдож идэг. За яагаад заавал духан дээр нь төрөх юм? Яагаад заавал зуухны хөө гэж? Яагаад заавал туулаатай зүйрлсэн юм? За энэ асуултын хариултыг хайцгаая. За яагаад эхний асуулт юм. Яагаад заавал хоёр хөмсгний гол духан дээр төрөх юм? Хазар дээр нь төрөх гэж болно шүү дээ. За энийг өвгөд маань одоо уламжлалт одоо манай одоо гүн ухаанаар бөөм өргөлөөр одоо энергийн шинжилгээ ухаанд тийм хүний биед 7 хүрд буюу эрчмийн төв байдаг гэж үздэг. Махан бие, сүнсэн бие хоёрыг холбож өгч байгаа 7 булчирхай дээр байрлсан 7 хүрд байрладаг гэдэг. За түүний 6 дахь нь буюу 2 хөмсгний голд байрлах одоо хүрдийг миллими хүрд гэж нэрлэдэг тийм. Миллимитэй хүн шүү юм гэж ярьдаг. За орчин үеийн ангаа ухаанд бол энэ цэгийн чанх цаана нь өнчин тарих байрладаг гэдгийг одоо мэддэг. За энэ өнчин тарих бол гэрэл энерги соронзон орныг мэдрэх маш өндөр мэдрэмжтэй хэрэгтэй. За хүн тийм үү дөнгөж төрөх үедээ энэ миллими хүрд маш томоороо нээлттэй байдаг. Няраа хөөхөд томчууд бидний нүдэнд харагддаг одоо юм нарийн долгион сүнсэн биед тэгээ хүмүүсийн талд сэтгэл хөдлөлийг яг л зургт үзэж байгаа юм шиг маш тод харж мэдэрдэг. За тийм ч учраас заримдаа хов хоосон хан руу харж инегээд эсвэл хоосон булан руу харж гинэт сочиж уйлаад байдаг. Гаднаас тийм үү нэг хүн орж ирээд хүүхэд рүү чинь одоо ихцлэн харахад тэр хүний нүднээс маш хүчтэй энергийн дэлгэн. За шинжлэх ухаанаар энийг бол биофотон гэж нэрлэдэг. Маш хүчтэй тийм харцнаас нь энергийн дэлгэн ялгарч хүүхдийн энэ нээлттэй байгаа миллими хүрд рүү шууд нэвтэрдэг гэж. За хэрв тийм тэр хүн дотроо ууртай, бухимдалтай эсвэл хит их шохоорхож догдолсон байх юм бол тэр хүчтэй энерги бяцхан хүүхдийн тархинд хит их ачааллаа гэж. Хүүхэд шинжэнгөө уйлж цочиж хамдаг. За өвгөд маань тийм өвгдөөс маань энийг мэддэг байсан учраас тэр нээлттэй байгаа хүрдийг нь хаах буюу гадны энергийг сармагжуулахын тулд яг тэр цэг дээр нь тэмдэг тавьдаг байсан. Тэгэхээр ойлгомжтой байна тийм. За хоёр дахь асуулт. Яагаад заавал тогооны харах вэ гэж? Үнс тийм үү? Эсвэл шороо төргөж болохгүй байсан юм. За энэ бол өвгдийн маань гаргасан шинжлэх ухааны хамгийн гоц шийдэл нь нэгдүгээр тийм үү? Пицгийн хувьд хар өнгө гэдэг бол бүх гэрэл дэлгөөнийг өөртөө 100% шингээж авдаг өнгө. Харин цагаан өнгө бол ойлгодог тийм. Хар хөө төрхснээр гадны хүний нүднээс ирж байгаа харцны тэр хорц дэлгэн хүүхдийн арьс мэдрэл рүү нэвтрэх биш яг тэр хар хөөнд шингээд сармагчдаг гэж үздэг. За дараа нь гэх юм бол сэтгэл зүйн хувьд бол тийм
Энэ бол маш гайхалтай анги зайлуулагч. Гаднаас орж ирсэн хүн тийм үү? Хүүхдийн өөгүй цагаан царайроо харахтаа дохон дээр их хар талбайг нь хамгийн дөрөнд олж хад. Хүний нүдний хараа ямар нэгэн содон хар зүйл рүү өөрөө ирэхгүй татагддаг байлт. Хөөе энэ духан дээр нь юу дөрчихсэн бэ гэд тэ. Анхаарал нь хүүхдийн нүд мэлмирөө биш. Өнөөх бор халдсан дуулаар хар хөөрөө сарндаг. За ингэснээр харцсан юм уу? За бараг 90% сарнаж. Хүүхдэд очих одоо цагаан илэм, энергийн цохилт хүчгүй болдог гэсэн үг ээ. За 3 дугаарт нь химийн болон за энерги хим талаас нь яри харъя тий. За хөө гэдэг бол тийм үү? Гал голомтоос гарсан цэвэр нөөц төрөгч. За нөөц төрөгч гэдэг чинь өөрөө хорт байдас гадны ням бактерийг өөртөө шингээж устгадаг. Тэм шин чанартай гэдэг өнөөдөр ангаах ухаанд одоо хүлээн зөвшөөрч эм тарианд бол ашиглаж байна. За харин химийн хувьд, энергийн хувьд тэр хөө бол танай гэрийн гал голомтын сахиус. Галын одоо голомтын тэнгэрийн голомтын онгодын маш хүчтэй хамгаалтын эрчим гэж ойлгож байна. За онгодууд бол голомтын онгодууд одоо сахиусууд бол гал дээр суудаг гэж үздэг. Гал голомт гэж ярьдаг тийм. Айлын гал зуух тийм. За энэ хүүхэд бол манай гал голомтын ивэлд байгаа шүү. Бити ойрт гэсэн тэмдгийг одоо далд ертөнцийн одоо хар сүнснүүдэд харуулж байгаа хэрэг юм аа. За өөрөөр гэх юм бол бор алдсан дуулаач юм бол бас нэг даруй байхын ухаан гэх үү дээ. За хөөгөө төрчихлээ. Яагаад заавал бор алдсан дулаа минь гэж хэлдэг юм бэ? Тэ? Бар минь ээ, арслан минь ээ, эсвэл баатар гэж сүртэйгээр хэлж болохгүй юм дээ. За энэ бол манай хүүхдийн даруй байх. Одоо байгалийн хуульд зохицох хамгийн том ухаан юм аа. За туулаа бол байгаль дээр маш гим хоргоо. Бас хамгийн сайн өнгөлөн далталт гэж орчинтойгоо уусч чаддаг юм гэж. Туулаг тийм үү? Өнөг, чон, бүргэд гээд бүгд ангуучилдаг боловч туулаа хизээж ингээд сүргэлэн мөхдөг. Маш урд үржиж амьд үлчиж чаддаг. Гэх тийм үү? Хүүхдээ бор халзан туулаа гэж нэрлэх нь далд ертөнцийн муу сүнс, өвчин зовлон, атаа жиртэний хар ирчмэс хүүхдээ өнгөлөн далталж байгаа хэрэгэл гэж ойлгох нь шүү дээ. За энэ бол тоох хэрэггүй зүгээр л нэг хөөрхий бор халзан дуулаа шүү. Анхаарал хандуулаад байх сүртэй зүйл биш ээ гэсэн мэдээллийг ертөнцид цацж. А хэрвээ энэ бол бар, энэ бол хаан гэд омогших юм бол даалта ертөнцийн хамгийн одоо догшин хүчтэй эрчмэд заав эз энэ хэр хүчтэй амьтан бэ шалгаад үзьгээд тэр хүүхдрүүд дайрч тийм өвчин зовлонгоор ороож эхэлдэг. Ирлэгт үзэгдэхгүйгээр өнгөлөн далдлах анхаарлыг нь өөр тийш сарниулах хүүхдээ газрын хөрсөнд ойрхон даруухан байлгах энэ сэтгэлгээ бидний одоо нөгөө өмнөх дугаарт яриад байгаа инхри хүүхдийн одоо зөвнөлтөй яг адилхан ухаан ба. За тэгээд өнөөдөр тийм үү таны ээж эмээт нь хүүхдийн тухайн дээр одоо хөө төрөх гээд хуруугаа сунгах юм бол бити дургуцээрээ бити заваа юм гэж түлхээрээ тэр хар тал бол зүгээр нэг бохир заван зүйл бишээ. Тэр бол таны хүүхдийн мэлмийн хүрдийг гадны хүний атаархал орхоосох одоо харцны цохилтоос аварч байгаа бамбаа юм шүү. Тэр бол танай гэрийн голомтын тэнгэрийн сахиус үр хүүхдийг тань тэврээд зогсож байгаагийн тэмдэг юм шүү. За тэгээ орчин үеийн айлууд гэртээ гал төлгөө байсан тул 100-ыг олдохгүй байж магадгүй. За тэгвэл лааны дартаг ч юм уу эсвэл бүр зориулт юм хар харандаа гарч хамаагүй. Ингээ өмсгний хар харандаа ч хэдэн шүү дээ. Тэргүүр за эсвэл шүдэнд зураад тэр шүдэнцний хөөгөр одоо төрөгчиж хамгаалт хийчих болно. Хүмүүсийн олон нийтийн дунд орохдоо л хоёр хөмсгнийхэн голд бяцхан тэмдэг тавиад ингээ харцыг нь сарниулж дадал өгсгэж занших хэрэгтэй. За энэ бол таны үрийг маш олон шалтгаангүй уйлан, цочилт, энергийн тайралтаас хамгаалах болно шүү. Уламжлал гэдэг бол монхоглол биш ээ л гэдэг. Уламжлал гэдэг бол физик, квант физик, энергийн маш нарийн ухаан юм шүү.
За та бүхний гэр бүлд хэрүүл саруул ухаан. Бор алзан дулаануудад нь гэрэлт ирээд өгөөрэй ёо. За түрүү шүү дээ.